За ингээд өнөөдрийн лабораториор хэдүүлээ S3-ийнхаа урд CloudFront-ыг тохиолж үзье. За эхлээд S3 руугаа үзье. S3 дээр маань нэг статик вебсайт ажиллаж байгаа. За тэгээд энэ вебсайт руу хандаад үзэх юм бол за веб маань ажиллаж байна тийм үү. За тэгвэл хэдүүлээ энэнийхээ урд CloudFront-ыг холбоод туршицгаая. CloudFront-ыг холбосноороо HTTPS-тэй болох боломжтой, кэшинг ашиглах боломжтой хэрэглэгчид илүү хурдан бага латенсигээр холбогддог. За ингээд create гэж шинэ distribution үүсгэцгээе CloudFront-ийн хувьд. Эндээс бид S3-ийнхаа багтаа сонгочээ. За origin path optional учраас орхижээ шууд. За энэ OAI гэж байгаа origin access identity. Бид энэ хонголтыг хийх юм бол S3 руугаа ирэх access-ийг нь болиулаад зөвхөн CloudFront-аас ханддаг болгож болно. За өнөөдрийн үед ирэхгүй учраас орхилоо. За default cache behavior HTTP ямар юугаар хандах вэ? Аль протоколыг ашиглах вэ? Ямар методууд зөвшөөрөх вэ? Зөвхөн get head байхад нь өнөөдөрт бол хангалттай. За тэгээ бусад кэшн бүх тохиргоонуудыг нь хэвээр нь үлдээгээд за энэ бүх локейшнийг хэрэглэнэ гэдэг чинь тэр чигээр нь үлдээчээ. За тэгээ шинэ distribution үүсгэж. За ингээд distribution маань яах вэ гэхээр S3-тай CloudFront-ыг холбоод бид нар дараа нь CloudFront-ийн энэ домен нэрээр хандах боломжтой болно гэсэн. За яг одоогийн байдлаар deployment дуусаагаа учраас ажиллах байна. Харж байгаа бол энэ deploy ингэж байна. За тэгээд бас нэг тохиргоо гэдэг нь юу вэ гэхээр error pages дотор бид нэр 403-ын тохиргоог тохируулж өгдөг. Тэгснээрээ за энийг нь ойлгочихъя. За тэгээд custom error дээрээ path нь болохоор index.html. Энэ тохиргоог хийх болохоор манай CloudFront маань бүрэн зөв ажилтдаг байгаа. За custom error үүсгэчлээ. За тэгээд бид нэр хүсэх юм бол invalidation-ыг ашиглаж болдог. Энэ маань яадаг вэ гэхээр S3-логоо шинэ дата оруулангууд кэшлэгдсэн датагаа солих хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол хэрэглэгч хуучин дата гараад байдаг. Тэр тохиолдолд бид нар invalidation үүсгэж байгаад аль нэг нь кэшлэх үү, аль нэг нь кэшлэхгүй байх эсвэл бүгдийг нь invalidate хийх үү гэдэг сонголтоор invalidation үүсгээд тусдагдаг байгаа. Тэгэхээр кэш маш шинжлэгдэнэ. Хэрэглэгч хамгийн сүүлийн датаг харна гэсэн үг. За одоогийн байдлаар хэдүүлээ deployment дууссан хэсгийг шалгацгаая. Баг зэрэг хүлээцгээе. За манай application маань deployed болсон байна. За тэгэхээр хэдүүлээ энэ хаягаараа дахиад хандаа үзцгээе те. CloudFront маань ажиллаж байна уу? S3-ыг зааж байна уу? За болж байна те. CloudFront маань ороод цаанаа байгаа S3-ын контентийг биднэрт харуулж байна.